Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2025 онд 18.4 тэрбум $, хүрчээ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд тохирсон худалдааны эргэлтийг 20 тэрбум $-т хүргэх зорилт удахгүй биелэхэд ойрхон үзүүлэлт байгаа юм. Мөн энэ жилдээ багтаан ганц мод гашуун сухатын төмөр замын холболт болон уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх худалдааны хэлэлцээр үргэлжлэхийг бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад сууган онц бөгөөд бүр эрх дэлчин сайд онцолсон байна. Монгол Хятадын иж бүрийн стратегийн түншлэлийн харилцаа бүхий салбарт идэвхтэй хөгжиж байна. Тухайлбал дээд өндөр түвшний харилцан айлшлал, уулзалтын давтамж хадгалагдаж, парламентын хоорондын тогтсон механизмын ээлжид хурал амжилттай зохион байгуулагцаар бүхий салбарын хамтын ажиллагаа гүнзгийрсэн гэдгийг талууд онцоллоо. За хоёр орны эдийн засгийн өсөлт бол олон улсын байгууллагуудын үнэлж байгаагаар бол бас их өндөр гарч байна. Олон улсын байгууллагууд одоо сүүлийн үед хийсэн судалгаа тоолон тайлангаа шинчилж гаргаснаар бол бидний өсөлт бол төлөвлөжсөнөөс харьцангуй өндөр түвшинд гарч байгаа нэг том амжилт болж үлдэж байна. За мөн бас бидний хувьд эх хичээлүүдэд том хэмжээний төслүүд дээр хамтарч ажиллах чиглэлээр бас ярилцаж тохирсон ажлууд дээр засгийн газрын түвшинд идэвхтэй хамтарч ажиллаж байна. За хаврын баяр, цагаан сарын баярыг тэмдэглэх нь Монгол Хятад хоёр улсын уламжлалт нийтлэг заншлаа. Энэ жил Хятадын хаврын баяр нь Монголын цагаан сарын баяртай ердөө 1 хоногийн зөрүүтэй тохиож байгаа тул тусгайлсан баярын хүлээн авалтыг зохион байгуулахар болжээ. Өнгөрсөн жил бүгд найрамдах Хятад ард улс, Монгол улс хоёрын харилцаанд бодит үр дүн гарсан жил байлаа. Энэ жил хамгийн ихэнд хоёр улсыг холбосон төмөр замыг ашиглалтанд оруулж, эдийн засгийн эргэлтийг сайжруулах ажлыг нэн тэргүүнд тавина. Хятадын тал Монголын талтай хамтран хамтын ажиллагааны төслүүдийг тууштай урагшлуулж, ард иргэдийн харилцаа ойлголцлыг ойртуулан, хоёр орны ард түмэнд сайн сайхныг улам ихээр түгээхэд бэлэн байна. За олон улсын нөхцөл байдал ээдрэтэ олон сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Монгол Хятад хоёр улс найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа эрхэмлэн хөгжүүлсээр байна. Зүүнний үр дүнд тусгаар тогтнол бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашигт хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.